Улаанбаатар хотын зохион байгуулалт бол ийм хит урт зохион байгуулалттай баруунаас зүүн чиглэсэн. Тэгээд яг үүндээ бол 500 гаруй мянган иргэний даацтай ийм газар ингээд одоо 1.5 сая хүн амьдарч байгаа ийм байдалтай байгаа. Тэгээд хит төвлөрсөн буюу таталцал ихтэй гэж ойлгож байгаа. За би бас засгийн газарт ажиллаж байх үедээ хит хитэн ийм хот төлөлтийн мэрэгчлэлтнүүдтэй олон улсын мэрэгчлэлтнүүдтэй уулзж исэн. Ингээ уулзж байхад бол хамгийн гол зүйлүүд энэ эдгээр энэ одоо туулын хурдны зам маань өнөөдөр яригадад хамгийн хүмүүс яригадад байгаа төгжрөл бууруулах гэдгээс гадна хит төвлөрөлтийг бууруулахад нийслэл хотод одоо эдийн засгийн бүсчлэлийг бий болгоход нэг ясандаа иргэд өөрөө өөрийнхөө одоо зорчих газар руу заавалчгүй хотын төвөөр дайрахгүйгээр явах юм боломжуудыг бий болгож байгаа юм хурдны зам үүсэж байна гэж ойлгож байгаа. За би ер нь бол зарчмын хувьд туулын хурдны замыг дэмжиж байгаа. Яагаад гэхээр хэрэв хүн зүүнээс баруун руу хотыг зорчих байгаа бол заавал хотын дундуур гарах ямар шаардлагатай. Мөн түүнээс гадна одоо энэ нийслэл дундуур заавал тээврийн хэрэгслүүд яагаад ийм өндөр даацын тээврийн хэрэгслүүд явах шаардлагатай. Гэх мэтчлэн ийм зүйлүүдээс энэ хурдны замын үр ашиг дээрээс нь шаардлага үүссэн болов уу гэж харж байгаа. Тэгэхээр 3 асуулт байна. Нэгдүгээр та бүх нийгмийн өр өгөөж судалсан уу? Дан ганц төгжрөл бууруулахаас гадна бусад өр өгөөжүүд юу байгаа вэ? Хоёрдугаарт одоо ард нийт яг Улаанбаатарт амьдардаг хүмүүсээс ард нийтийн санал асуулга аваад энүүнийгээ шийдэх боломж байна уу? Нээлттэйгээр энэ асуудлаа хэлэлцээд явах боломж байна уу? Гурав дахь асуулт бол юу байна гэхээр төсөл удаашрснаар одоо үүсэж байгаа дэлхийн нөхцөл байдал буюу энэ түлшний өсөлтөөс шалтгаалж энэ төсөл зардал одоо нэмэгдэх ийм нөхцөл байдал үүсэж байгаа юу? Дэлхийн хотын урбан мобилити гэдэг хотын шилжилтийн хурд 1 км-ээр багасгах эсвэл эдийн засагт шууд бус нөлөөллөөр хэр нөлөөлөх вэ гэдэг судалгаа тооцоонууд байдаг. Бид нар энийг зөвхөн симуляцээр математик загварчлаар визюм дээр хийгээд тэзүүн дээр тооцоолж үзэхэд одоо энэ ажлаа амжуулж чадахгүй байгаа эдийн засгийн үр өгөөд сургууль цэцэрлэгтээ явах хувийн орлогод нөлөөлөх зам дээр чатааж байгааны түвш эдэргээ тооцоолж жилд $1 тэрбум боломжуудыг алдж байна гэдэг бол ерхий байдлын тэзүүний тооцоол байгаа. Энэ өөрөө бас Улаанбаатар хотын агарын бохирдолтой холбогддог. Сүүлд хийсэн JICA-гийн тооцоолоор Улаанбаатар хотын агарын бохирдлын ойролцоогоор 30-аад орчим хувийг машинаас гарч байгаа юм одоо яндангаас гарч байгаа юм хорт үцүүд эзэлж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас автозам дээр түгжирж одоо 7-9 км цагийн одоо хурдтай 88 км урт одоо түгжил оргил цагийн ачаал сургууль цэцэрлэг орсонтой холбогдуулаад үүсдэхтэй бас холбогдолтой гэсэн ийм эдийн засгийн шууд бус нөлөөллүүд бол харагдаж байгаа. За түүнээс гадна 2 онцлог нөлөөлөл туулын хурдны зам бол байгальд орчих экологид авчирна. Үүн нь бол нэгдүгээр хийсэн 1968 онд анх туулын хойд эргээр 3.2 метрийн өргөнтэй үерээс хамгаалагдсан далан байгуулагдсанаас хойш дахиж одоо их хэмжээний үер болоход Улаанбаатар хотын туул хоолын орчмын иргэдийг хамгаалах далан байгуулагдаагүй. Ийм учраас энэ туулын замтай уялдуулаад үерээс хамгаалагдах далан сэргээн байгуулагдана. Энэ өөрөө туул хоолын одоо эрэг орчин байгаа энэ айл байгууллагуудыг бол үерийн эрсдлээс хамгаалж байгаа. Нэг хоёрдугаарт туулын одоо энэ 13 оноос хойш баригдаагүй 13 жил өнгөрсний нэг сөрөг нөлөө нь анх байсан тараас яга өөрчлөгдсөн байггүй ингээд гол руугаа шахаад барилгажаад яваад байгаа. Тэгэхээр энэ голынхаа хажуугаар хоёрдугаар татам дэмж хоёрын завсраар туулын хурдны замыг барьснараа хурдны замын урт гол руугаа гарч ийн барилгажиж явах боломжгүй болно. Энэ өөрөө ирээдүйд энэ туул голын аль сав газрыг бас хамгаалах ийм үүрэгтэй гэж эрэг талаас нь бас харж болохоор байгаа. 13 оноос 26 оны хоорондох зураг төсөл байгаль орчны наривчсан үнэлгээнийг харуулбал тэгж харж болохоор байна. За таны хоёрдугаар асуултанд хариулбал олон нийтийн санал асуулгыг бол нээлттэй явуулъя. Энэ бол бүрэн боломжтой. Энэ Улаанбаатарчуудын бүрэн эрх учраас олон нийтийн эрх ашигыг үргэлж дээдлж явж байгаа. За гуравдугаар асуултанд хариулахад хэрвээ энэ төсөл хэрэгжихгүй удаашрах юм бол үн өснө, авто замын төгжрөл бүр нэмэгдэнэ. Ойрын хугацаанд хэрвээ одоо энэ 804 мянгаар хязгаарлагдаагүй одоо автомашины зүгээр хязгаарлагдаагүй ингээд өмнөх жилд 30-40 мянган машин импортлоор орж ирдгээ ингээд тооцох юм бол бид нар 1 жилийг алдахад Улаанбаатар хотын 7-9 км цагийн 80 км байгаа энэ урт төгжрөл бол 200-луу дөхөх буюу одоо байгаас 2 дахин их ийм одоо оргил цагийн ачаал нэмэгдэх ийм тооцоолоо. Энэ хэмжээгээр агарын бохирдолд бас нөлөөлнө. Магадгүй Улаанбаатар хотын автомашинаас зурж байгаа агарын бохирдол ирээдүйд 50% ч хүрч магадгүй ийм одоо тооцоолтоо. Дээрээс нь үн өснө ингээд түгжрэл нэмэгдэнэ, агарын бохирдол нэмэгдэнэ. За ингээд энэ зам хэрэгжихгүй байснараа дахиад одоо энэ
туулын одоо ой сав газар руу бас барилгажих ийм олон төрлийн хөндрөлүүд үүсэж байгаа. 2013 онд 600 тэрбум буюу тухайн үеийн доллараар тооцоод 460-аад ам сая доллар байсан. Хэрвээ тэр үед хэрэгжижсэн бол Улаанбаатар хотын төвжирэл болон бусад нөлөөллүүд өнөөдөр бас арай энэ хэмжээнд хүрэхгүй байсан баха. Тэгээд 26 оны төсөв төртөөр 2.3 их 80 буюу ойролцоогоор төгрөгөөр бодохоор 4 дахин, доллараар бодохоор нэг 40 гаруй хувьтай л өсөж байгаа. $5 бодохоор. Тэгээд дээрэс нь 2020-оос 2022 оны үед ковид болоход барилгын материалын үнийн өсөлт индексээр 2.7 дахин өссөн гэдэг бол үзүүлэлт байдаг. Хэрвээ би андуураагүй бол тэгж бол гарсан. Тэгэхээр одоо энэ хэрвээ энэ төсөл ингээд гацаад ингээд бид нар гэрээлэгч талтайгаа EPC FIDIC-ийн гэрээний дагуу хариуцлага хүлээн нэг хоёрдугаарт энэ нөхцөл байдлаас харж үнийн одоо барилгын материалын үнийн индекс бол ковидын үеэс дутхгүй өсч магадгүй гэсэн юм таамагтай байна. 20-оос 22 оны хооронд 2.7 дахин өссөн байдаг. Энэ дээр маш олон барилгын компани дахин төлөвлөлт хотод эзэн компаниуд бол дампуурч төслөө хэрэгжүүлэх юм боломжгүй байдгаас өнөөдөр Улаанбаатар хотод дахин төлөвлөлтөн дээр байранд орж чадаагүй ингээд олон жил хүлээж байгаа иргэд бас их байдаг. Тэгэхээр бид нар ирээдүйн эсэлтээ бодож одоо энэ төсөл дахиад 5 их 80 6 их 80 эсэлтэлтэй ирээдүйд дээрээс нь жил болгон 1 тэрбум одоо долларын тэр шууд болон шууд бус ийм боломжийг алдахгүй тулд өнөөдөр бас хийх хэрэгжүүлэх хэрэгтэй хаа гэж бодож байна. За баярлалаа.